Номын зохиолч болох Бент Флиберг нь дэлхийн томоохон төслүүдийг олон жил судалсан судлаач бөгөөд метро, олимп, нисэх буудал зэрэг хэдэн мянган төслийн мэдээлэл дээр анализ хийсэн байдаг. Харин хамтын зохиогч Дан Гарднер нь сэтгүүлч, зохиолч хүн учраас энэ их хэмжээний судалгааг уншигчдад ойлгомжтой, сонирхолтой байдлаа өгөөж өгсөн. Хүмүүс болон байгууллагууд том төсөл хэрэгжүүлэхдээ хугацаа итрэх, зардал нэмэгдэх, төлөвлөсөн үр дүнд хүрээгүй эсвэл бүр бүтлгүйдэх гэх зэрэг асуудлуудыг дахин давтдаг. Тиймээс зохиолчид зөвхөн эдгээр асуудлуудыг яриа зогсохгүй, амжилттай хэрэгжсэн төслүүдийн нийтлэг арга барил, төлөвлөлтийн талаар тайлбарласан нь энэхүү номын гол онцлог болсон юм. Мөн энэ ном хэвлэгдсэн даруйдаа олон улсад маш их анхаарал татсан. Бизнес менежментийн чиглэлийн бестселлер номнуудын нэг гэж яригдаж 100 мянгаас дээш хувь борлуулагдсан байдаг. Түүнчлэн Financial Times-ийн Business Book of the Year шагналын шортлистэд орж The Economist-ийн 2023 оны шилдэг номнуудын нэгээр нэрлэгдсэн нь энэ номын үн цэнийг улам харуулсан. Мөн энэ номыг бизнесийн удирдагчид, төслийн менежерүүдийг өөрийн зорилго төлөвлөгөөг илүү үр дүнтэй хэрэгжүүлэхийг хүсдэг хүн бүхэнд хэрэгтэй ном юм. Ингээд номын гол агуулга руугаа орцгоё. Бид яагаад дандаа 1 хоногт дамжуулна гэсэн ажлаа 7 хоног хийдэг юм болов? Яагаад Пентагоны барилгаас эхлээд Холливуудын мега төслүүд хүртэл төсөв болон хугацаанд хизээж багтдаггүй юм бол? Энэ бол маш сонирхолтой сэдвүүл дээ. Бент Флибергийн How Big Things Get Done номонд үүнийг маш тодорхой тайлбарласан байдаг. Бидний тарих хоёр янзаар боддог. Нэг нь хурдан өөдрөгөөр сэтгэдэг бол нөгөө нь удаан логиктэй боддог. Гэхдээ хүмүүс ихэнхдээ амжчихна гэж хэд өөдрөгөөр боддог учраас том төслүүд хугацаа төсөөс хэтэрдэг. Үүнийг төлөвлөлтийн төрөвдөл гэдэг юм аа. Нэг бүлэгт think slow, act fast буюу удаан бод, хурдан үйлдэх гэж зөвлөдөг шүү дээ. Тэгэхээр төлөвлөлт дээр л бид залхуураад байна гэсэн үг үү? Яг үнэ. Хүмүүс төслийг хурдан эхлүүлж яарч хийхийг оролддог ч үнэндээ амжилттай төслийн нууц нь түргэн хийхийн тулд удаан бодох юм. Төлөвлөлтөд хангалттай их цаг зарцуулж эрсдлээ тооцоолсноор хэрэгжилтийн үе шат харин ч илүү хурдан болдог. Тийм болохоор төлөвлөсөн хугацаагаа дор хаяж 2 дахин үржүүлээд 20-с 50% зардлын нөөц заавал үлдээ гэж зөвлөдөг. За, гэхдээ хөрөнгө оруулагчдад би энэ ажлыг 2 жил биш 4 жил хийн гэвэл хэн ч мөнгө өгөхгүй шүү дээ. Энэ арай хэтэрсэн тоо биш үү? Статистик хизээж худал хэлдэггүй. Чи 1 жил гэж амлаад 5 жил болох уу? Эсвэл анхнаасаа 3 жил гэж бодтой хэлээд цагтаа дуусгах уу? Энэ л гаднаас харах гэсэн арга хэрэгтэй байгаа юм. Бидний бардам зан манай төсөл бол дахин давтагдчихгүй гэж хэлдэг. Тийм боловч бодит байдал дээр чиний хийх гэж байгаатай ижил төрлийн 10-аас 20 төслийг дунджаар ямар зардал гаргасныг харах нь хамгийн бодиттой шийдвэр болдог. Игүүл төлөвлөлтөө яг хаанаас эхлэх ёстой вэ? Бид ихэвчлэн шууд шийдэл рүүгээ л өсөж ордог шүү дээ. Энэ бол хамгийн том алдаа. Үүнийг баруун талаас зүүн тийш сэтгэх аргаар шийднэ. Хамгийн баруун талын нүдэнд эцсийн зорилгоо тавиад түүндээ хүрэхийн тулд ямар алхмууд хийх ёстойгоо ухрааж тооцоолох хэрэгтэй. Стив Жобс хэлсэн байдаг. Та хэрэглэгчийн туршлагаас эхэлж технологи руу ухрах ёстой. Amazon компанид шинэ төсөл эхлэхдээ хэвлэлийн мэдээ төрүүлж бичдэг. Зорилго тодорхой бол тэр нь чиний луучин болно. Игүүл Сиднейн дүүрийн театр шиг шатсан төслүүд яагаад ийм алдаа гаргадаг юм болов? Учир нь тэд архитектурын зураг нь бүрэн дуусаагүй байхад шавийг нь тавьчихсан. Тэд хурдан эхлэхийг хүссэн ч эцсийн дүндээ 10 жил илүү удаан хүлээсэн. Харин эсвэргээрээ Гугенхеймийн музейг архитектур нь хэдэн мянган удаа дижитал хэлбэрээр туршиж алдаагаа цаасан дээр зассан учраас төсөвтөө багтсан. Пиксарийнхан ч хэлдэг удаан төлөвлөж хурдан гүйцэтгэв. Нэг зүйлийг гайхаад байна. Туршлагатай баг сонго гэдэгч тэд чинь хамгийн үнэтэй шүү дээ. Хямдхан туршлага багатай баг сонгоод мөнгө хинэж болохгүй мүү? Тэр чинь л хямдхан зардлын хавх. Туршлагатай багийг үнэтэй байгаа шалтгаан нь тэдний гарахгүй байгаа алдаануудад оршдог. Empire State Building-ийг ердөө 410 хоногт барьсан нууц нь тэд зүгээр ч нэг 102 давхар барилга бариагүй. Харин нэг давхар барилгын загварыг 102 удаа давтаж барьсанд байгаа юм. Тэгвэл зоригтой эхлэх нь амжилтын нууц гэдэг Жими Хендриксийн түүх ямар учиртай юм бэ? Тэр ямар ч төлөвлөгөөгүй
домогт студ байгуулсан шүү дээ. Энэ бол эдийн засагт Альберт Хиршмэний хэлсэн The Hiding Hand буюу мунхаг мөртлөө зоригтой байх арга. Гэхдээ 2000 гаруй төслийг судалж үзэхэд ийм замаар явсан төслүүдийн 80% нь бүтлгүүддэг. Бид зөвхөн азтай нэг төвхийг л ярьдаг болохоос шатсан мянган төслийг мартдаг. Хүмүүс стресс ихтэй үед бүтээлч байж чаддаггүй. Нарийн төлөвлөлт бол бүтээлч санааг хамгийн аюулгүй хөгжүүлэх талбар болно. Тэгвэл том төслийг яаж эрсдэл багатай удирдах, нуудлуулчлах вэ? Энэ зөвхөн барилга дээр ажиллах юм шүү. Үгүй дээ, энэ бол ямар ч ажил ашиглаж болох арга. Японы Монжо цомын стан шиг нэг аврах систем барих гэж оролдохын оронд бүх зүйлийг Лего блок мэт жижиг хэсгүүдэд хуваах хэрэгтэй. Жишээ нь Непалийн сургуулийн төсөл дээр нэг ангийг модуль гэж үзээд түүнийгээ давтсаар үндсэн системийг бий болгосон. Давтах тусам хүмүүс хурдан сураад алдаагаа засдаг. Үүнийг positive learning гэдэг байна. Гэхдээ сайн төлөвлөгөө байгаад ч хэрэгжүүлэх баг нь бид гэж нэгдэж чадахгүй бол яах вэ? Тэр бол зүгээр л цаас болж үлдэнэ. Төслийн амжилт зөвхөн хүмүүсийг сонгохоос эхэлдэг. Жишээ нь T5-ын гэрээ нэрслийг хамтын хариуцлага болгож чиний буруу гэхийн оронд бид яаж шийдэх вэ гэж ханддаг болсон нь гацаанаас гарах гол хөшөөрөг болсон юм а.